Монгол Улсын засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн зөвшөөрлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын ороо 2025 оны 4 сарын 1-ний өдөр хуралдаанаар авч хэлцлээ. Хууль санаачлагчийн зүгээс Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, мөрөөдөө тоглоом, зайллах гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдлээс урьдчилан сэргийлэх, валютын гадагш чиглэсэн хяналтгүй урсгалыг зогсоох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг парламент цэгийн цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг бол авч байна. Эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн Соронзон Болд олон нийтийн телевизээр явагддаг эд мөнгөний хонжиртой суглаатай холбоотой асуудалд судалгаа хийгдсэн гэсэн. Төлбөрт таавар, бооцоо тоглоом, цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах зорилготой олон удаагийн үйлдэлтэй с ิจ гтэй гүйлгээг хориглох, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын хурлын гишүүн Номин Чимэг төлбөрт таавар, бооцоо тоглоом, цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоос гадна иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах, донтолтоос урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх ажлыг үе шат дараатаа зохион байгуулах, хууль батлагдсны дараах хэрэгжилтийг хэрхэн хангах, хэн хариуцах, харилцаа холбооны зохицуулахаараа энэ асуудалд ямар үүрэгтэй оролцох, нийтийн цахим сүлжээнд явагддаг зөвшөөрлгүй хонжирт суглааны нийтийн цахим асуудлыг хэрхэн шийдвэрлэх, банкны гадаад гүйлгээний хяналтын түн шинжилгээ хийсэн эсэх талаар Улсын хурлын гишүүн Уян Гишиг зөвшөөрлийн тухай хуульд төлбөрт таавар, бооцоо тоглоом, цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон тусгасан нь хууль зүйн техникийн хувьд зохисгүй бөгөөд уг асуудлыг тусгаалan хуулиар зохицуулах нь зүйтэй талаар. Улсын их хурлын гишүүн Жаргалан бооцоо тоглоом, цахим мөрөөдөө тоглоом хялбар аргаар мөнгө олох сэтлэр тоглож байгаа тул иргэдийн орлогыг сайжруулах арга хэмжээ авах, ажлын байрыг нэмэгдүүлэх, мөрөөдөө тоглоомын талаарх хууль эрхцэн зохицуултыг боловсронгуй болгох, хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалд тодорхой нэг компани нэрийг дурдж нэг компанид чиглэсэн байдлаар хууль тогтоомж батлах нь зохимжгүй байгааг цаашид анхаарах. Банкны гадаад гүйлгээ хэрхэн хянах талаар Улсын хурлын гишүүн Сэд Дорж хуулиар хориглохоор болж буй төлбөр таавар, бооцоо тоглоом гэсэн агуулгад бооцоод морин уралдаан болон бусад спортын тэмцээн уралдааны бооцооны асуудал хамаарах хэсэг талаар асуулт асууж хариулт авлаа. Мөн Улсын хурлын гишүүн Номин Чимэг үүсэт байгаа асуудлаар хуулиар хориглох арга хэмжээ авч байгаа нь зүйтэй боловч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад голлон анхаарах. Шин төрлийн гэмт хэргийн талаар судалгаа тооцоо хийж иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болох эд хөрөнгийн их хэмжээгээр алдах эрсдлээс урьдчилан сэргийлэх. Соён гэгэрүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах талаар Улсын хурлын гишүүн Уян Гишиг засгийн газрын хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа хууль зүйн техник болон холбогдох хуулийн зарчмыг баримталж цахимт гэмт хэргийн талаарх тусгаалсан хуулиа өргөн мэдүүлэх, хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр мөрдөн шалгах байгууллага дансны мэдээлэл гаргуулж авч байгаа асуудлыг холбогдох хуульд нийцүүлж тодорхой зохицуулах нь зүйтэй талаар. Улсын хурлын гишүүн Мөнх Соёл мөрөөдөө тоглоомд хэд донцсноос болж гэр бүлийн өрхийн эдийн засаг болон сэтгэл зүйн асуудлууд, гэр бүлийн салалт гэх мэт нийгмийн олон асуудал үүсэж байгаагийн зэрэгцээ мөн Монгол улсаас гарах гадаад валютын томоохон урсгал үүснээс төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө үзүүлж байгаанд зохицуулалт шаардлагатайг илэрхийлж цахим мөрөөдөө тоглоомтой холбоотой асуудлыг баримтжуулан олон нийтэд түгээх, мэдээлэлээр хангах ажил хийгдэх, өргөн мэдүүлсэн төсөл нь хууль хоорондын зөрчил үүсгэж болцсошгүй талаар зарим хуульчдын гишүүн хэлж буг харгалзан үзэж альва хөндөж буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх нь зүйтэй талаар. Улсын хурлын гишүүн инх цэцэг ард иргэдийн эрхийг хамгаалахын тулд хуулийн төслийг маш яаралтай батлах нь зүйтэй талаар. Улсын хурлын гишүүн Батнай Арамдал цахим мөрөөдөө тоглооноос болж иргэдэд нийгэмд хор хохирол учирч байгаа энэ хуулийн зохицуултыг яаралтай батлах нь зүйтэй талаар. Улсын хурлын гишүүн Жаргалан прокурорын байгууллагын зөвшөөрлгүйгээр цагдаагийн байгууллага иргэдийн дансны мэдээллийг шууд гаргуулan авах эрхийг нээж өгч байгаа зохицуултыг дэмжихгүй байгаа талаар. Улсын хурлын гишүүн Учрал цахим мөрөөдөө тоглоом зохицуулах хууль эрхцэн орчныг сайжруулах хуулийн төслийг Улсын хурлаар яаралтай хэлэлцүүлэн батлаж төрийн байгууллагуудын чиг үүргийн дагуу ажиллаа хийх боломжийг бүрдүүлэх шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжих хэсэг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын хурлын эрхэм гишүүдээ зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зар сурталчилгааны хуульд нэмэлт оруулах тухай, банкны хуульд нэмэлт оруулах тухай, онцгой байдлын албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай, хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай, жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн цэслийг хилцэх хэсэг талаар эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан баярлалаа. За баярлалаа. За ажлын хэсгийн гишүүдийг танилцуулъя. Нэм осрын учрал Монгол Улсын сайд